төсөвдөр нэг ийм хуулийн хайчингалд орчод байгаа. 4 жилийн хугацаанд 28 ордол төсвийн нийт урсгал зардлыг 24% барина гэдэг. Тэгээ нэг амаараа болохоор нэмэрээ нөгөө амаараа болохоор нэмэх боломжуудыг хаачаад байгаа. Тэгэхээр магадгүй энэн дээр ямар тохиолдолд төсвийн урсгал зардлыг 30% хүртэл яах тодорхой орон зай бол байгаа. Тэгэхээр нэгдүгüүрт энэ дээр манай байнгын хороод болон сайд нар төсвийн урсгал зардлаа ийм нөхцөл төр тухайлбал энэ өдөр тавигдаад байгаа багш нарын цалин нэмээ, эмчнэрийн цалин өсөр, эрүүл мэндийн урсгал зардлуудыг нэмээ. За мөн тэтгэвэр дээрээ тодорхой хэмжээний их усэр нэмж тавья гэдэг ийм улс төрийн шийдэл хэрэг болчиход байгаа маа. Тэгэхээр энэ тал дээр бол эхлээд бол засгийн газар их хурл бол зарчмын үед нэгдэх ёстой. Нөгөө талаар энэ тэтгэвэр дээр бас эхнээс нь хэлээ бас чухал саналуудыг бол ярьж байна. Тэтгэвэр дээр эхлээд манай энэ ахмадын байгууллагууд маань нэг зүйл дээр энэ институт байгууллагууд тохирчмоор аваад байгаа. Доод тэтгэврийг нэмэх гээд байгаа мó эсвэл нийтэд нь нэг хувиа зөрүүг нь арилгах уу яах вэ гэдэг дээр. Тэгэхгүй бол 2-3 шаардлага тавьчаад дунд нь нэгийг нөгөөгөр нь цогсон байдлаар сүүлдээ 2 хуваагдаад хоорондоо тэмцэх юм байна л да. Би бол яг нөгөө хэлэхэд өндөр байгаа тэтгэвртэй ахмадууд гэдэг байгаа нь бол нэг шудраг бүгдээрээ төлөөл өндөр авцсан зүйл бас байхгүй шүү. Ер нь бол жилд нь 3000 орчим хүмүүс бол сүүлийнхээ 5 жилд л хамгийн өндөр төлөөд өндөр тогтоогоод байгаа. Хуулийн зорхоо байгаа. Нөгөө тээгүр ихэнх нь баг цэрэг цагдаа гэдэг юм уу 80% тогтоож байгаа. Хууль хүчний байгууллагуудын өндөр тогтоож байгаа эсгүүд нь бас арай өндөр аваад байгаа зүйл байгаа. Тэгэхээр нийт иргэд маань төлж байгаа хүн болгон тэгш хэрэгтэй байя гэдэг асуудлыг чинь өөрчлөлтийн өрөөнд яриад байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол хэд нэг тал руу савж битгий ойлгоод байгаарэ гэдгийг бас хэлмээр байна. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам манай үйлдвэрчний эвэл ажил олгогчдын байгууллагууд маань нэг зүйлдээ тохирохгүй бол ер нь суур цалингаа хэд гэж тохирсон юм бэ? Хэлцээр дээрээ тохирсон бол тэрийг тавиад тодорхой яг их усүр дээрээ тэрийг улсын хурал дээр оруулъя гэдэг саналаа маш тодорхой тамиар байна. За өнөөдрийг хүртэл цалин хөлсийг бол хамгийн доотлол нь уул нь инфляцийн доод түвшингээс дээшээ нэмэх ийм зүйлийг ярих ёстой. Сая бол 6% гэж 10% болгох юм бол 200 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байна. Хуулийн дээр өмнөх оны инфляциас доошгүй хэмжээд нэмэх ёстой гэдгийг нийгмийн даатгалын хуулийн дээр хуульчлаад өгсөн баг. Тийм учраас энэ тал дээр бол маш тодорхой хуулийн заалтайгаа учраас үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй болов гэж би бодож байна. За эрүүл мэндийн өнөөдөр онцолж байгаа учраас эрүүл мэндийн даатгалын сан маань нэг л зүйл дээр маш тодорхой зүйл байх хэрэгтэй. Ирэх жил ерөөсөө урсгал зардал буюу эрүүл мэндийн даатгалын сан дээр өгөх санхүүжилтэн дээр нэмэлт их үс ерөөсөө алгаа. За байшин барилга барих дээр бол 5.5 дахин нэмэгдсэн гэдэг зүйл байгаад байна. Гэхдээ энийг бол байшин барилга нь үнэхээр хэрэгтэй, хавдрын эмнэлэг хэрэгтэй, яаралтай төргийн тусламжийн тэр аймаг бүсүүдэд тавих нь хэрэгтэй. Гэхдээ энэ урсгал зардалтай тодорхой хэмжээгээр нэмэхгүй бол манай эмнэлгийн дарганаар сууж шүү дээ, үнэ хэлэх хэрэгтэй. Гэхдээ яг ингээд яг зөв менежментийг хэрэгжүүлбэл тэр цалин байлын нэмэх боломж нь гарах юм уу гарахгүй юм уу? Бодын шир дөрөв гэдэг юм дээр ерөнхий юм яриа тэгээд эх жилийн төсөв дээр бид нар даатгалаа дотроо зохицуулт бүтцийн өөрчлөлт хийн мэн гэдэг яриад байгаа чи яг үний юм уу? Тийм боломж харагдаж байгаа юм уу? Нэг үгүй хэлэхэд эрүүл мэндийн даатгалын хамтын төлбөрлөө шилжиж гэдэг энэ зүйлүүд руугаа маш тодорхой яриад хэрвээ ийм сонголт хийсэн тохиолдолд ийм эмчилгээ сувилгаанууд тэдэн хувийн иргэд өөрсдөө даах нь байна шүү гэдэг зүйлээ нэг үгүй хэлэхгүй бол энэ эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг ойлгохгүй гişүүд тийм субъектууд их олон байгаа шүү гэдгийг бол би бол анхааруулж бас хэлмээр байна. За санал хэллээ.